Энэ удаагийн сургалтаар үн шилжилтийн тайлан гаргахад хийгддэг харьцуулагдах байдлын шинжилгээг хэрхэн хийх талаар танилцуулъя. Та татвар төлөгчдөө харилцан хамааралтай талтайгаа хийсэн ажил гүйцэтгийнхаа бодит үн нөхцөлийг тодорхойлох зорилгоор татвар ерөнхий хуулийн 6-гийн 1-ийн 37 заасан харьцуулагдах байдлын шинжилгээг хийх хэрэгтэй болно. Татвар ерөнхий хуулинд харилцан хамааралтай этгээдүүд хооронд хийгдсэн ажил гүйцэтгээд хяналтад байгаа ажил гүйцэтгээ, харилцан хамааралгүй этгээдүүд хооронд хийгдсэн ажил гүйцэтгээд бие даасан ажил гүйцэтгэе гэж томьёолсон байгаа. Тэгэхээр эдгээр хоёрын ажил гүйцэтгэний үн нөхцөл ижил байна уу? Ижил байвал танаа үн бодиттой тогтоогдсон гэж үзнэ. Ижил биш бол тодорхой зохих хэмжээний тохируулгуудыг хийх зорилготой ийм шинжилгээ байдаг. Энэ шинжилгээнд бүхэлдээ татвар ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан бодит үнийг тодорхойлох суурь зарчимтайгаа нийцсэн ийм цогц шинжилгээ юм а. Бодит үн тодорхойлох зорилгоор харьцуулагдах байдлын шинжилгээ хийхдээ тодорхой үе шат алхмуудыг авч хэрэгжүүлнэ. Энэ шинжилгээний талаар Сангийн сайдын 2019 оны 308 дугаар тушаалаар батлагдсан үн шилжилтийн тохируулгын хамгийн тохиромжтой аргыг хэрэглэх журамд тодорхойлж өгсөн байдаг. Харьцуулах байдлын шинжилгээг эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагаас гаргасан үн шилжилтийн өдөрдамжинд 9 алхмаар хийхээр зааж өгсөн. Харин манай журам нь 7 алхам болгон хураангуулан тусгаж өгсөн байдаг. Шинжилгээг бүхэлд нь 2 үе шатанд хувааж авч үзэж болох юм. За нэгдүгээр хяналтын доорх ажил гүйцэтгээг үнэн зөв зааглан тодорхойлох буюу 1, 2, 3 дугаар алхмуудыг авч хэрэгжүүлнэ. Энэ шинжилгээний үр дүн нь дараагийн хийгдэх шинжилгээний суурь болж өгдөг учраас хяналтад байгаа ажил гүйцэтгээнийхээ мөн чанарыг сайн ойлгож тодорхойлох шаардлагатай. Хоёрдугаар үе шатанд хяналтад байгаа ажил гүйцэтгээгээ бие даасан ажил гүйцэтгээтэй харьцуулж үзээд манай үн бодит үнийн зарчмаар тодорхойлогдсон уу үгүй юу гэдгийг харьцуулж үнэлнэ. Ингээд сунгасан гарын зарчмаар бодит үн үр дүнгээ хэрхэн тооцож гаргасан талаар тайлбарлаж дүгнснээр шинжилгээ маань дуусах юм а. Ингээд харьцуулагдах байдлын шинжилгээг хийх алхмуудын талаар авч үзье. Алхам 1 буюу хамаарах жилүүдийг тодорхойлох. Энэ хэсэгт харьцуулагдах байдлын шинжилгээг хийхдээ ямар хугацааг хамаарах вэ гэдгийг тодорхойлж өгнө. За манай улсын хувьд дотоодын хууль тогтоомжиндоо харьцуулагдах байдлын шинжилгээг жил болгон буюу гаргахаар тодорхойлж өгсөн байгаа. Шалгагдах талыг сонгож харьцуулахдаа аль болох ижил хугацааны өгөгдөл мэдээллийг олох ёстой байгаа. За алхам 2 буюу татвар төлөгчийн үйл ажиллагааны талаарх өргөн хүрээний шинжилгээ их. За энэ хэсэгт ямар салбарт ямар эдийн засгийн нөхцөл байдал тухайн ажил гүйцэтгийг хийсэн талаар судалж тусгаж өгнө. За ингээд өөрийнхөө ажил гүйцэтгэний мөн чанарыг судалж ойлгосны үндсэн дээр өөртөөгөө ижил үн нөхцөл бүхий бие даасан ажил гүйцэтгийг олох боломжтой болж ирдэг. За дээрх шинжилгээ хийдэг судалгааны олон аргууд байдаг. Жишээ нь компани салбар дахь байр суурийг тодорхойлохдоо Портерийн 5 хүчин зүйлийн шинжилгээг ашиглаж болно. Алхам 3 буюу хяналтад байгаа ажил гүйцэтгийг шинжлэх ажил үүргийн шинжилгээ. Хяналтад байгаа ажил гүйцэтгэний үн нөхцөл мөн чанараа тодорхойлоод ямар чиг үүргийн хүрээнд ямар ажил үйлчилгээг гүйцэтгсэн, за ашигласан бит болон бит бус хөрөнгө юу байсан. За тэгээд аль тал нь гол эрсдлийг хүлээж байгаа гэдгийг наривчлан тодорхойлж өгдөг. За шинжилгээг ажил гүйцэтгэе тус бүрээр болон нэгтгэж багцлсан байдлаар хийнэ. За алхам 4 буюу харьцуулагдах бие даасан ажил гүйцэтгэний мэдээллийг олж үнэлэх. За харьцуулах мэдээллийг дотоод болон гадаад гэсэн хоёр төрлийн харьцуулалт хийх байдлаар олж үнэлнэ. За дотоод харьцуулалтыг жишээгээр тайлбарлавал А гэсэн компани нь Б охин компани болон мөн харилцан хамааралгүй гурав дахь талуудаас бүтээгдэхүүн авч борлуулдаг гэж үзье. Энэ нөхцөл А компани дотоод харьцуулалт ашиглаж болохоор өөрөөр хэлэх юм бол охин компанитайгаа хийсэн худалдан авалтын үнийг гурав дахь талтай хийсэн үнэтэй харьцуулж тодорхойлох боломжтой. Дотоод харьцуулалт хийхдээ хэд хэдэн давуу болон сул талууд үүсдэг. За харьцуулалт хийхдээ юуны дөрөв нь дотоод харьцуулалт байгаа эсхийг анхаарч үзнэ. Учир нь харьцуулагдах мэдээлэл нь бүрэн тодорхой байж болдог. Гадаад харьцуулалт хийх. За бие даасан талуудын хооронд хийгдсэн ижил төрлийн ажил үйлчилгээний үн нөхцөлийг өөрийн бараа ажил үйлчилгээний үн нөхцөлтэй харьцуулахыг хэлж байгаа юм. За боломжит дотоод харьцуулах
харьцуулагдах мэдээлэл байхгүй байгаа бол гадаад харьцуулах мэдээлэл их сурвалжаас харьцуулалт хийнэ. Гадаад их сурвалж гэдэгт олон нийтэд нээлттэй байгаа мэдээллийг ашиглаж болно. За үүнээс гадна арилжааны мэдээллийн санг бас ашиглах боломжтой. Алхам 5 буюу үн шилжилтийн хамгийн тохиромжтой аргыг сонгох. За үн шилжилтийн тохируулга хийх хамгийн тохиромжтой аргыг сонгох хэрэглэх журамд тохируулга хийхдээ доорх 5 аргаас хэрэглэнэ. За мөн эдгээр аргатай нийцгүйц 6 дахь аргыг хэрэглэж болно гэж заасан байгаа. Эдгээр аргад уламжлалт 3 арга, ажил үйлгээний ашигын 2 арга ордог. За арга бүхэн өөрийн гэсэн онцлог, давуу тал талуудтай. Иймд та бүхэн өөрийнхөө ажил үйлгээндээ тохирох аргаа сонгож аваад үр дүнгээ тооцож гаргах шаардлагатай. Алхам 6 буюу харьцуулагдах боломжтой ажил үйлгээг сонгож тохируулга хийх. За харилцан хамааралтай этгээдүүд хооронд хийгдсэн ажил үйлгээний нөхцөлийг бие даасан этгээдүүд хооронд хийгдсэн ажил үйлгээний нөхцөлтэй харьцуулахад ялгаатай байдал бас үүсч болдог. За ийм тохиолдолд харьцуулахад тохиромжтой болгож тодорхой тохируулгуудыг хийж өгнө. За тохируулга хийхдээ харьцуулах боломжтой эсгийг нэгтэлж тохируулга хийснээр харьцуулах талаа сонгож аваад хэрэг тохируулга хийсэн ч харьцуулах боломжгүй байх юм бол та харьцуулагдах талаа буруу сонгосон гэж үзээд дахин хайлтаа эхнээс нь хийх замаар харьцуулагдах талаа сонгох юм аа. За алхам 7 буюу ажил гүйлгээний бодит үнийг тодорхойлох. За та бүхэн дээрх шинжилгээнүүдээ хийгээд тухайн сонгосон талын үн буюу ашигын түвшингээ тодорхойлно. За эдгээр үр дүнгуудээс бодит үнийн хязгаарыг тодорхойлж өгнө. За жишээн дээрх ашигын түвшингийн үзүүлэлтээр бодит үнээ тодорхойлно гэх юм бол интеркварталын аргыг ашиглаад бодит үнийн хязгаарыг тодорхойлно. За үүнийг Microsoft Excel программыг ашиглаад өгөгдсөн томьёоллоор хэлбэрлэх боломжтой байдаг. За энэ томьёоллоор хамгийн дээд болон доод утга тэгээд метан гэсэн утгууд гарч ирдэг. Ингээд тодорхойлсон бодит үнийн хязгаар болох Q1-ээс Q3-гийн хоорондох манай бодит үн эсвэл ашигын түвшин энэ хэсэгт багтаж байх юм бол манай үн бодит үнийн зарчимд нийцсэн гэдгийг бид нотолж байгаа гэсэн үг юм. За хэрвээ бодит үнийн хязгаарт багтахгүй байгаа бол татвар төлөгч өөртөө метан гэсэн утгыг сонгож тохируулга хийж өгнө. За орлогын ажил гүйлгээний хувьд бодит хязгаараас бага байгаа бол орлого нэмэгдүүлэх тохируулга хийн, харин зарлагын ажил гүйлгээний хувьд бодит хязгаараас их байгаа бол бууруулах тохируулга хийж тайлбар дүгнэлт бичснээр харьцуулагдах байдлын шинжилгээ маань бүрэн хийгдэж дуусах юм аа. Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл Монголын татварын албаны цахим хуудсан дахь татвар төлөгчийн боловсрол хэсэгт байршуулсан эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагаас гаргасан удирдамжийг ашиглах боломжтой. Анхаарлаа тусанд баярлалаа.